Энэ өнөөдрийн тогтоол дээр бас бусад яамдуудад нэлээд хариуцлагажуулах хэрэгтэй. Одоо тухайлбал эрүүл мэндийн яамын асуудал маш чухал үүрэгтэй шүү дээ. Одоо энэ сэргээн засах төвийн үйл ажиллагааг зохицуултыг хууль тогтоомжид тусах асуудлыг эрүүл мэндийн яам хариуцчих гэсэн. Тэгээ бид бол одоо энэ хар тамхитай тэмцэж байгаа энэ сэтгцэн нөлөөлөх бодистой тэмцэж байгаа үйл ажиллагааны хүрээнд жишээлбэл тэр мансууруулах зорилгоор хэрэглээд байгаа тэр эмийн хэрэглээтэй холбоотой бичиг цаасыг эрүүл мэндийн яамаар өгдөг. За тэр адиллагын төвийн байгууллагууд нь хамтарч ажилладаг гэж чухал ажиллагаа. За тэгээ дээрэс нь манай хөдөө аж ахуйн яамны, хүнс хөдөө аж ахуйн яамны оролцоос чухал байна. Бид бол одоо нэг устгалынхаа чиглэлээр ажиллахад канабис олсны төрлийн ургамлуудын устгалыг хийхэд бол одоо энэ чинь одоо өнжөөсөн хатарчсан газар өвлжөө бууцсанд их ургаад байгаа. Тэгээ энэ дээр бас хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Гээд ийм асуудлууд байгаа. Тэгээд өнөөдөр яг байнгын орооны төвшөнд энэ асуудлыг бол ингэж ач холбогдол өгөөд нэлээд хэд удаа ярилцаад явж байгаад баяртай байна. Тэгээд манай энэ цагдаагийн байгууллагын хар тамхитай тэмцэх нэгжийн үйл ажиллагаатай байнгын орооны гишүүд маань бас даруй танилцаасаа. За үүгээр зогсохгүй энэ сэргээн засах төвтэй холбоотой. Одоо манай улсад чинь бол яг албан ёсоор энэ донтогчдыг нэг ялангуяа мансууруулах бодисын хамааралтай нөхдүүдийг эмчлэх асуудал бол туйлын толгомдсон асуудал байна шүү дээ. Тэгээ би бол бас нэг хүсэл тавиад байгаа байнгын орооныхоо гишүүдэд. Одоо энэ төсөв хэлцэх үеэр манай энэ архины сангийн зарцаацсан мөнгө байгаа. Энэ мөнгийг авч Төв аймгийн Баян суманд байгаа энэ майнтын албатан эмчилгээг хэдүүлээ энэ сэргээн засах чиглэлийн эмнэлэг барихын ажилд зарцуулмаар байна. Ер нь ингээд гэмт хэрэгтээ тэмцэх, за дараа нь энэ адиллагын чиглэлээр өвчтөй байгаа хүмүүсээ сэргээн засах, урьдчилан сэргийлэх бүхэл төвшөнд ажилламаар байна. Тэгээд хууль зүйн төдөргийн яамны хувьд байнгын орооны тогтоол энд яригдсан зүйлүүдийг хэрэгжүүлж ажиллахад бэлэн талархаж хүлээж авч байгаа гэдгээ илэрхийлье.